Сайн байна уу? Эрхэм харилцагч та бүхэндээ M-Sign тоон гарын үсгээ ашиглах үед хэрхэн програмуудаа татан суулгах зааврыг хүргэж байна. Хэрэглэгч та манай тоон гарын үсгийг ашиглахдаа дараах үндсэн 3 программыг хэрэглэнэ. Хэрэв та тоон гарын үсгийн сонголт хийх болон пин код шалгах мөн манай тусламж үйлчилгээний ажилтнаар тоон гарын үсэгтэй холбоотой алдаа гарсан эсэхийг шалгуулах бол дараах 2 программыг татан суулгасан байх шаардлагатай. Харин төрийн үйлчилгээнд буюу дан системээр дамжин ордог e-business, e-газар, гайл, гадаадын иргэн харьяат, тусгай зөвшөөрлүүд хүсэх, техникийн нөхцөл хүсэх гэх мэт үйлчилгээнүүдэд ашиглах бол e-sign client программыг татан суулгасан байх ёстой. Хэрэв хэрэглэгч та төрийн худалдан авах үйлчилгээний газар буюу тендерт ашиглах бол M-Sign client программыг суулгаж заавал нээсэн байх шаардлагатай. Үндсэн 3 программ суулгахдаа манай вебсайт болох M-Sign CGM-ийн хуудасаар зочлон программ татах хэсгийг дарахад зурагт үзүүлсэн 2 программ татагдана. Татагдсан файлаа нээхэд M-Sign installer болон Sign token гэсэн талбарууд нэг фолдерт байршилсан байх ба юун түрүүнд M-Sign программыг суулгацгаая. M-Sign installer дээр дарахад дараах хэсэг гарч ирэх ба хэрэглэгч та More info болон Run anyway дарна. Үүний дараа Next сонголтыг хийнэ. Программ суулгах явцад таны компьютер дээр суулгах зөвшөөрөл бүхий хэсэг харагдах ба та Yes сонголтыг хийнэ. Үүний дараа танд M-Sign client программ амжилттай суусан гэсэн талбар харагдана. Хоёр дахь программыг суулгахдаа Sign token талбар дээр дарахад дараах хэл сонгох талбар гарч ирэх ба та хэлээ сонгож октавчийг дарна. Үүний дараа Next сонголтыг 2 удаа хийснээр программ амжилттай суух ба та зурагт үзүүлсний дагуу компьютероо рестарт хийхгүй байх сонголтыг хийн Finish товчийг дарснаар 2 программ маань амжилттай сууж дуусан таны дэлгэцээр хадгалагдсан байх болно. Харин одоо e-sign client программаа суулгацгаая. E-sign client программаа суулгахын тулд та манай вебсайтны цахим сан цэс рүү орж программ хангамж хэсгээс e-sign программыг сонгож татаж авна. Татагдсан программыг нээж e-sign installer дээр даран Run сонголтыг хийнэ. Үүний дараа More info дээр даран Run anyway дарснаар таны компьютерт программ суулгах зөвшөөрөл бүхий талбар гарч ирэн та Yes товчийг дарснаар e-sign client программ дээр суулгах гэсэн бичиг гарч ирнэ. Суулгах товчийг даран программ суулгах явцад SafeNet программ суулгах талбар гарч ирэх ба Next сонголтыг хийн зурагт үзүүлсний дагуу дараах бичгийг сонгон дахин Next дарснаар SafeNet программ дээр Finish сонголт гарч ирэх бөгөөд e-sign программ ч мөн адил таны компьютер дээр амжилттай суун дэлгэцээр харагдана. Харин e-sign client программыг суулгах явцад алдааны дугаар 501, 601, 701 болон e-token төхөөрөмжийн драйверыг суулгаж чадсангүй гэсэн алдаа гарч ирвэл манай лавлах утас 7011 23 32 болон M-Sign CGM-ийн Facebook пэйжийн чатаар холбогдсон манай тусламж үйлчилгээний ажилтнаар компьютертой хандуулан программаа суулгаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.